Агаарын бохирдол олон жил үргэлжилж байгаа учраас манай зарим иргэд нүүрсний болон хогийн утааг үнрээр нь шууд ялгадаг болчихжээ. Өдөр бүр хотын төвөөс 21-р хороол руу явдаг нэг иргэн би өглөө бүр Баян хошуугаар дайраад Динжи мянгаар уруудан хотын төв дэх ажилдаа ирдэг. Орой энэ маршрутаар харьдаг. Баян хошуунд өглөө оройдоо машиныхаа гэрлийг асааж л явахгүй бол маш өтгөн утаатай. Харин Динжи мянга орчмын үнэр огт өөр илүү хурц үнэхийн үнэртэй Баян хошууныхаас ялгаатай гэж ярив. Иймд бид Чингэлтэд үргийн 10 дугаар хороог зорилоо. Энэ хороонд хүчичнхор зах бий. Хорооны хэсгийн ахлагчдтай уулзахад тэд өмхийн үнэртэй утааны учрыг хэлж өгөв. Бүх айлууд бол өөх юу бол төлөхгүй байгаа. Тэг эмзэг сайлууд нь бол хүчичнхор захаас өөхөө төвж авч төлж байгаа. Тэг яагаад гэдэг бол одоо ер нь салингийн оронжин эсвэл бүр ажилгүй үнэхээр өнөөдөр төлөө нүүрсний мөнгөгүй 2000 төгрөг байхгүй гэсэн айлууд бол яг шуудаа тор бол тороо барьж чад захаасаа өөх аваад галгүй хонхгүй ирэхин талаатаа тэгэл өөх төлөөл байж байгаа. Үнэхээр миний яг гар дээр эмзэг байгаа гэсэн бол одоо миний хараад одоо 36 37 8 айл бол үнэхээр эмзэг байгаа. Хүнсээ захаас тэгээд нэг өөх автрал төлөөний ус байхгүй болохоор тэгэл галаа төлөөл ингээл өвлийг барж байна. 1000 цасаар заримдаа таньдаг хүн ард талтай бол тэгэл зүгээр авна. 1000 төгрөгөөр хэдийн хэмжээнийхийг хөдөлж авах уу? Нэг шуудаг л авна. Нүүрстэй хайлвал нэг 9-10 хоног төлнө. Нэг шуудаа нүүрс авлаа гэх чинь 2500 9 хоног төлнө. Өөхтэйг ойлоод өглөө нэг өөх хийгээд тэгэл шүн нэг 12 цагаас гал төлөхгүй удаадаг шүү дээ. Өглөө осоод л галаад төлнө. Өөх төлөхээр тэгээд үнэр тандар нь ямар байдаг вэ? Одоо нүүрс төлсөнтэй харьцуулахад дутаа энэ төр нөх байх уу бага байх уу? Жохон херос нэрсэн тийм нэг өөхний үнэр танар байна шүү дээ. Цохимжээ мэдээж херос нөгөө борц марц хийшүү мишүүний үнэр нэрсэн тийм л байна. Тэгээ хууцнаар нь бас нэг цохимжийн тортог болж л таараа. Тийм л үү. Нүүрсийг бодвол яг илчтэй. Хамгийн гол нь тэгээд цуух муухан айгүй хэцүү. Амархан хайлагдана. Устгал ихтэй шүү. Өөх төлөгч нь ширэм хайлагдана. Тэгэл дахиад ширэм аавна. Ингэж түлээ тэгээд одоо эрүүл мэндэд үзүүлэх сөргөнөлөө энэ төр гэж байдаг юм болоо та дуусна уу? Цохимжийн байгаль байлгүй дээ мэдээж тортог гарч байгаа ч хүний нөлөөнд шүлцэмстэй яхад цохимжийн татгтай гарч лээ. Тэр мэдээж юм байж л байгаа шүү дээ. Тортог гэдэг чинь өөх дөнгөж асаангуул пик гэл нэг мохоо өмхий утаа. Хэрвээ нэг төлж чадахгүй хэнцүү юмрус айгүй мохоо үнэрт нөх. Одоо галд нэг айгүй мохоо хиншүүний үнэр эдэн шүү дээ. Хол ам харсан. Тийм үнэртэй шүү дээ. Тийм үнэртлгүй яах вэ? Заримдаа үнэртгүй. Төлсээр байгаа сурчтэй баг. Өөхөө өдрөөл очиж авах уу? Би бол 2 хэмжээд нэг авна. Нэг өөхөн гутаа би нэг 10 цагаас хойш гал төлдөг том болц өөхтөр 2-5 жил байна л да. Энэ бол энэ жилийн үзэгдэл бол биш. 10-наас хойш бол үнэхээр өөхөө төлж байгаа айлууд байгаа. Өвөл бол өөхөө төлнө. 100 бол зарим нь тог моггүй айл бол яг кордон цаас масаа төлн зарим айлууд гадаанагаал төлөхтэй бас баг зэргийн өөх мөх амж төлнө. Нодлонгоос өсөгөө дэмцэг маань нэмэгдэнхээс болоод өөрөөсөө өөрсөн бол алга залуучууд нь ажил гүйтэлтэй болж байна. Ажилгүй байна гэдэг ихтер хувийн байгууллагт орохдоо цалин мөнгө нөхөхгүй байна. За тэгээд улсын байгууллагт орох ихтер оронтой байхгүй гэдэг. Одоо Монгол баяжаад байна, Монгол сайхан болоод байна, Монгол болоод байна гэх юм. Эцэст Монгол бол үнэхээр л болохгүй болчихно. Агаарын бохирдол байна, амьдралын ядуурл байна. Тогтмол орлогогүй ажилгүй иргэд олцсноо л төлж байна. Тэгвэл тэдний төлдөг малын түүхий өөх, хуучин дугуйны олгоо хаймар бидний эрүүл мэндэд яаж нөлөөлж байгаа бол бид энэ талаар тодруулахаар Шинжлэх ухааны академийн химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтдтэй уулзсан юм. Гэр хорооллоос хүйтний үйлрэлд бол шатдаг төрлийн материал ер нь хаягддаггүй. Үүнд бол цаас, кордон, хуунцар одоо ерөөсөө хаягдаа болчдөг. Энэ тэгэхээр юу гэж ойлгож байна бэ гэхлээр хүйтний үйлрэлд одоо манай гэр хорооллын ард иргэд бол ер нь эдгээр төрлийн шатдаг материалыг бүгдийг нь одоо шатаагаа түлш болгоод ашигладаг байна гэсэн дүгнэлтийг бол хийж одоо болох нь байна.
зарим хүмүүс одоо бодож болно малын гаралтай түүхийн үед бол хог хаягдал биш ээ. Жишээлхэд бол өөх тосоо ингээд зуухандан одоо хурдан түргэн ноцоох гээд магадгүй одоо нүүрсэн нойтон байдаг ч юм уу тийм зүйлээс болоод яадаг. Гэтэл бол өөх тос гэдэг бол мөн л адилхан хог хаягдлын тоондоо бол багтана. Гэрийн зууханд байдаг температур нь өөрөө нам дор байдаг. Нэг 600 градусаас бол төдийлэн одоо хитэрдэггүй 500 600-аас гэтэл яг энэ хэмэд бол удаан задардаг органик бохирдуулагч тэр хүний үр удамд нөлөөлдөг диоксин фуранууд бол одоо их хэмжээгээр одоо үүсэх магадлалтай байдаг. Том машин механизмын тосыг аваад хувьбүнд шингээгээд тэгээд тэрийг өөрийнхөө зуухандаа хийгээд одоо дулаанаа удаан барьдаг юм аа гэд өгүүлээд байдаг тохиолдлууд хүртэл байдаг. Гэтэл үүнээс бол маш их олон хорт бодисууд одоо үүсэж байгаа. Зөвхөн диоксин фуранаар хязгаарлагдахгүй одоо үүсдэг юм бол полиароматик нэгдлүүд байна, хүнд металлууд байна. Одоо тэр юуны найрлагад нь орсон тэр шатааж байгаа тэр түүхий хог хаягдлын найрлагад нь орсон тэр болгонд бүгдээрээ дэгдэмхий ууршимтгай хэлбэртэй шилжиж орно. Хүний биед одоо нэгэнт ингэж орох юм бол тэр биед нь ингэж хуримтлагдаад урт удаан хугацааны туршид бол хадгалагддаг. Өөхөн давхарганд нь хуримтлагдан үлддэг. Тэгээд хизээч одоо биеийн организмаас бол зайлдаггүй, байгаль орчинд ч төдийлөн хурдан задардаггүй бол хүний биед орохоор бүр ингэж задрахгүй удаан хугацаагаар ингээл ерөөсөө ингээл үйлчлэл нөлөөлөд ингээ байгаад байдаг. Хорт хавдрын их үүсвэр болдог. Мөн түүнчлэн хүний генийн санд бол нөлөөлдөг байгаа.